Сайн байцгаана уу? Шинэ 7 хоногийн шинэ өглөөний мэнд хүргэе. Хамтдаа өглөө бүр Бурхны үгийг судалж, суралцаж, Бурхны дуу хоолойг сонсхийг эрэлхийлж, түүний оршихуйг эрэлхийлдэг та бүхэнд баярлалаа. Тэгээд энэ цагийг эзэнд даатхан, талархан залбирч эхлүүлье. Тэмээ их эзэн минь таньда баярлалаа. Энэ цагаар дамжуулан та өөрийн гайхалтай ажлуудыг хийх болтугай. Таны үг бидний зүрх сэтгэл, оюун бодолд хүрч мэрэгэн ухаан, мэдлэг, ариун сүнс оршихугаараа дүүрэн байх болтугай гэж өрөөнд даатхан залбирч байна. Есүсийн нэрээр. Амен. Амен. За энэ 7 хоногийн туршид би та бүхэнд Иохан 17 дугаар бүлгээс хуваалцах гэж байна. За 17 дугаар бүлэг бол Иесус эзний залбирсан залбирал байгаа. За энэ залбирлаас бүгдээрээ дараах сэдвүүдээр суралцах болно. За алдаршуулал, ариусгал, авралын төлөвлөгөө, нэгдмэл байдал ба сүр жавхлан, за ариун гурвал ба итгэгчид гэсэн сэдвүүдээр хуваалцахыг хүсэж байна. За Иохан ном бол өөрөө дөрвөн сайн мэдээний номноос хамгийн их теолог агуулсан ном гэгддэг. Иесус эзний тэр тэрүүн тахилчийн залбирал, Бурхны хүүгийн зуучлан залбирал өөрөө зөндөө их теолог агуулах нь гайх зүйл биш юм аа. Тэгээд хамтдаа суралцъя. За 17 дугаар бүлгийн 1-р ишлэлээс 5 дугаар ишлэл хүртэл хамтдаа уншъя. Аава, цаг нь ирлээ. Хүн таныг алдаршуулахын тулд хүүгээ та алдаршуулаач. Таны надад өгсөн бүх хүнд мөнх амийг өгөхийн тулд аливаа мах одоос дээгүүрх эрхийг та надад өгсөн билээ. Цорын ганц үнэн Бурхан таныг болон таны илгээсэн Иесус Христийг мэдэх нь мөнх ам мөн. Хий гэж надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн би таныг газар дээр алдаршуулв. Аава, ертөнцөөс өмнө тантай хамт надад байсан сүр жавхлангаар одоо та намайг өөрийнхөө хамт алдаршуулаач гэсэн байна. Амен. За энэ хэсгээс бүгдээрээ хамгийн нэгдүгээрт алдаршуулах гэдэг үгийг онцолж харах болно. Бурхныг таньж мэдэх нь аврал юм аа гэдгийг бас тодорхой харах болно. За тэгээд алдаршуулал гэдэг үг бол яг энэ 5 ишлэлээр маш тодорхой гарч байгаа. Яг энэ хам сэдвийнхээ хүрээнд алдаршуулах гэдэг үг нь өөрөө мөнхийн амьлалд орох талаар ярьж байгаа нь ойлгогддог. Тэгээд Иесус эзэн загалмай дээр удахгүй цовдлогдсон нас бараад тэгээд Бурхан аав руугаа очино гэдгийг ингэж илэрхийлсэн ба. Тэгэхээр түүнд ертөнцийн суурьаас өмнө түүнд байсан сүр жавхлангаараа тэр буцаад алдартай болох, Бурханыхаа өмнө алдаршуулгадах гэж байгаагаа хэлж байгаа. За хоёрдугаарт нь Бурханыг алдаршуулах гэдэг хэсэг гарч байгаа. Энэ нь болохоор эхнийх нь Бурхан түүнийг алдаршуулах талаар байсан бол хоёр дахь агуулга нь тэр өөрөө Бурханыг алдаршуулах талаар ярьсан байна. За ийхүү ярихдаа 4-р ишлэлээр хий гэж надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн би таныг газар дээр алдаршуулв гэж хэлсэн баг. За энэ бол үнэхээр гайхалтай. Бид нар би санахдаа 2002 оны хөл бөмбөгийн аваргаар тэмцээнийг үзэж байхдаа итгэгч хөл бөмбөгчид яадаг вэхээр гол оруулсныхаа дараа баяраа тэмдэглэхдээ ингээд нөгөө хувцас тайлаад гүйдэг. Тэгээд тайлангууд нь тэр дотор маакан дээр нь болохоор I belong to Jesus гэх ч юм уу ингээд Бурханыг түүгээр алдаршуулж яндаа гэж айгүй их хардаг байсан. Гэтэл яг энэ ишлэл дээр болохоор арай өөр юм ярьж байгаа. Хий гэж надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн би таныг газар дээр алдаршуулв. Энэ дээр яг алдаршуулж байгаа зүйл нь юу вэ гэхээр Бурханы хийгснийг хийж гүйцэлдүүлэх гэж. Иесус эзний үлгэр дуурал бол тэр
үргэлж залбиралтай байсан, ганцаараа үргэлж залбирдаг байсан. Хүмүүс түүнийг бүчих үед тэр ганцаараа явж залбирах, Бурханд яг тэр төвлөрөх, Бурханыг сонсох тэр цагаа нандиндаг байсан. Тэгээд ч тэр хэлэхдээ би эцгээсээ сонссноо л та нарт дамжуулж байна. Эцгийнхээ харуулсныг л би үлддэг. Би өөрөөсөө юу ч хийдэггүй гэж хэлсэн мэд. Тэгэхээр энэ бол үнэхээр дуулууртай байдал. Нэгсэндээ эцгийнхээ хийгснийг хийж, түүний үйлдэхснийг үйлдэж, ярихсныг ярих буюу эцгийнхээ өмнөөс яг эцэгтэйгээ Бурхан Аавтайгаа нэг шугамд яг ингэж алхаж байгаа байдал нь Есүс эзний үлгэр дуурайл байсан. Тэгээд үүгээрээ тэр Бурханыг алдаршуулсан гэж өөрөө хэлсэн баг. Тэгэхээр бид нэр алдаршуулах гэдгийг бас юу гэж ойлгох вэ гэвэл түүний бүтээсэн бүтээл бүр өөрсдийнхөө зорилгын дагуу байснараа Бурханыг алдаршуулдаг байна. Нар сар хот мичэд гариг ирэхээс далайн загас жарахаа тэнгэрийн жигүүртэн шууд ой мод уулус ургамал энэ бүгд өөрсдийнхөө Бурханд алдрыг өргөж тэр бүтээгдсэн зорилгынхоо дагуу байх үедээ Бурханд алдрыг авчирдаг. Тэгвэл хүн ч гэсэн ялгаагүй өөрийнхөө бүтээсэн зорилгын дагуу дуудагдсан дуудлагадаа үнэнч байх. Бурханы хийгснийг хийж үнэхээр Бурханд дуулууртай байснаар л Бурханд жинхэнэ алтар, магтаал, хүндлэлийг авчирдаг гэдэг санааг бид эндээс харж олноо. Хоёр дахь нэг маш чухал санааг би түрүүнд дурдсан. Авралын тодорхойлт гарч байгаа. За бүгдээрээ 2 дугаар ишлэлийг, 3 дугаар ишлэлийг харцгаая. Цорын ганц үнэн Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх юм мөн гэсэн. Есүс эзэн Бурханы илгээсэн зорилгыг гүйцэлдүүлсэн. Түүний ирсэн Бурханы илгээсэн тэр зорилго юу байсан бэ? Тэр зорилго бол Есүс эзэн өөрөөрөө дамжуулж Бурханыг таниулах явдал байсан юм аа. Бурхан ямар Бурхан бэ? Түүний хайр ямар агуу вэ? Түүний үг сургаал ямар агуу вэ? Гэдгийг тэр илчлэн харуулсан. Тэр өөрийнхөө амьдралаар үйлсээрээ харуулсан. Есүсийн амьдралын үлгэр дуурайл, түүний үйлдсэн гайхамшиг тэмдгүүд нь тэр гарцаагүй Бурханы хүү мөн байна гэдгийг илэрхийлэн харуулж ирсэн. Бурханыг болон түүний илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх юм мөн гэсэн. Есүс Христийг мэдэх үед бид түүгээр дамжуулан аврагддаг. Түүгээр дамжуулан бид нар Бурхан Аавтайгаа харилцаатай болдог. Бурхан Аавтайгаа эвлэрүүлэгддэг. Есүсийн загалмай дээрх өөрийн амийг өргөсөн тэрхүү мөнхийн тэр нэг удаагийн үнэт тахилаар дамжуулан бид нар гим нүглээсээ чөлөөлөгдөж Бурхан Аавтай эвлэрч харин Есүсийн тэр зөвтгөл, Есүсийн ариун байдал оронд нь биднийх болсон юм. Есүсээр л дамжуулан бид нар Бурхан Аавтайгаа холбогддог юм аа. Тэн цагаар дамжуулан би та бүхнийг 2 зүйлд уриалж байна. Бурханаас юу сонссон, Бурханы дуудсан тэр дуудлагад итгэмжтэй байж, мөн Бурханы бидэнд хийгээрэй гэж хэлсэн үг сургаалыг үнэхээр дагаж, дуулууртай байж, итгэлээ үйлсээрээ харуулж, Бурханд алдар магтаалыг өргөж амьдарцгаая. Мөн зөвхөн Есүс Христээр дамжуулан Бурхан Аавыгаа үргэлжлүүлэн таньж мэдцгээе. Энэ бол бидний амьдралын гайхалтай утга учир юм аа. Хамтдаа залбирцгаая. Их эзэн минь ээ, танд баярлалаа. Та өөрийн хүүгээ илгээж, хүүгээрээ дамжуулан биднийг өөртөөгөө эвлэрүүлж, бидний эзэн аав болсон танд талархаж байна. Мөн та өөрийн зорилгын төлөө биднийг дуудсан. Тэрхүү дуудлага зорилгын тань дагуу бид нар танд дуулууртайгаар амьдарч таныг алдаршуулахыг хүсэж байна. Та бол сайн аав, сайн эзэн. Та бол сайн Бурхан. Бүх алдар магтаал зөвхөн танд байх болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.